Сайн аюун Нимбо гэдэг 27 настай нэг хүүхэдтэй 10 сартай хүүхэдтэй тийм ээж байна. Болохоор инстаграмаар нөө төрснийхаа дараа рил гүйлж байгаа UGC контентын талаар тийм сургалтын мэдээллийн рил үзчихсэн. Тэгээд нөхдөөгөө ярилцаад юу нэлээд бүртгүүлж орж исэн. Дооролхоор нийтдээ давхцалгүйтэйгээр 18 брэндтэй хамтарч нэг брэндтэйгээ 2 удаа хамтарсан байгаа. Нийт 19 контент хийсэн байна. Хамгийн хэцүү байсан зүйл гэх юм бол ямар ч хэрэгсэл байгаагүй болохоор бичлэгээ хийхэд жоохон хэцүү байдаг байсан. Эдит хийхэд бас тодорхой хэмжээнд хэцүү, цаг их зарцуулдаг байсан. Хадмал дээр бас аягүй цаг зарцуулдаг байсан. Миний бодлоор сайжирсан зүйл маань гэх юм бол тухайн бүтээгдэхүүнийхээ үр дүнгийн ч юм уу онцлогийг нь аягүй сайн харуулахыг зорддог болсон. Эдитэн дээрээ зарим тохиолдолд бас аягүй сайн хийдэг. Онгод орохоор миний бодлоор нэг 2-3 сарын дотор айгүй дайггүй сайжирсан гэж өөртөө бодож байгаа. Одоо ингээд ганцаараа бичлэг хийхдээ хүртэл айгүй ингэж өөрөөсөө ичдэг байсан бол баг 2-3 дахь хамтлаасаа болсон. Ярианы чадвар маань бүр илүү их сайжирсан. Орлогоо юу нэг 100-200 мянга гарчим төгрөний анхны орлого авч ирсэн баг. Тэгээд хамтлаа мэдээгүй яаж таталтаа мэддэггүй болохоор ер нь бол 2 баг хувааж таталтаа хийжсэн. Тэгээ одоо хүртэл нийтдээ ер нь бол яг бүтээгдэхүүнээр гэх юм бол 2-оос 2.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн авсан байгаа. Бараг сүүлийн 2 сар ерөөсөө контент хийгээгүй байгаа. Мэдээж өөртөө хэрэгтэй бүтээгдэхүүн аавна, өөр таалагдсан сэтгэлээ илэрхийлж байгаа учраас хин нэгний нөлөөнд автна гэсэн юм баггүй. Зөвхөн өөрийнхөө бодлоор тийг хийж байгаа учраас бүх зүйл надад таалагдаж байгаа учраас мэдээж хамгийн гоё бүх цаг заваа үнэхээр гоё аландаа гэсэн контент маань хүртэл хамгийн бага оноо авах тохиолдол ер нь байдаг. Жаас та нар тийм үед маань хизээж шантралгүйгээр бүр илүү гоё эрч хүчтэйгээр өөрийнхөө сонирхлыг улам илүү хөгжүүлээд, улам илүү бадраад бүр гоё контентууд хийдэг мундаг хүмүүс болоорой гэж та бүхэндээ хүсье. Баярлалаа.